сайн бацгаана Монгол Улсын Баатар Бэгзийн Гаваны нэрмжлэл хөлийн цэргийн тэгвэр зүүн 47 дугаар ангийн хамдын ороо ангитагаа хамтран гинтийн бэлэг хэмээх нэгэн арга хэмжээг их хэлүүлэхэд бэлэн болсон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос татагдсан гэрсэн дайчдын маань төлөөлөл оролцож байгаа. Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэн малын төрсөн нутгал Увс аймгийн Давс сумын дугаар салбарт үр гүйцэтгэж байгаа хугацаа зэрэг албаагч уулзахад бэлэн болсон байна. За бид бүхэн ингээд явсараад дараагийн салбар дээр хөлцөөрөөд байл. Одоо ингээд Балдагч инх тулгынхаа алба хааж байгаа салбар дээр хөлцөрсөн байна. Ингээд инх тулгатайгаа уулзаж дараагийн тэмэлгээ сюрпризээ үзүүлээ. За ингээд бид бүхэн бас Балдагч инх тулгатай уулзаж гэрүүлийнхэн мэдчилгээ дэвшүүлэхээр ирсэн байгаа. Тэгээд та инх тулгыг бас гаргаж масаа үрж өгнө. За сайн байна хэлгаа. За албан сайн ажина. За ингээд бид бүхэн хөлийн цэргийн тэгвэр зүүн дугаар ангийн хамдын ороо ангитагаа хамтран гинтийн бэлэг хэмээх нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. За ингээд эндээс сонгогдсон хугацаа зэрэг албаагчдад чи ингээд чамд гэрүүлээс ч ирсэн мэдчилгээг бас хөргөж сонсгоё. Ингээд ихсэрийн чинь хүнс сонсгоё. За сайн байна. Энэ өдрийн мэндийг хүүдээ. Албаа Увс аймгийн Давс сумд хааж байгаа ганцхан ихтлэг хүүдээ албаасаа хааж хагаад нь энэ өдрийн мэндийг хүргээд аав ах хоёр нь мэдчилгээ дэвшүүлж байна. За ингээд миний үеийн энэ жил хаацтай юуны Сүхбаатарын онгон сумд албаа хаасан л одоо Увс аймгийн Тэс сумд, Увс аймгийн Давс сумд албаа хааж байгаа. Нөөж хоёр баруун зүүн хоёр хилийн үзэж байгаа болохоор энэ хүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе да. За ингээд толгойд үүдээ албаасаа хагаад нэрсэртэй ирээрээ жинслэгээ өргөж яа. За ингээд өнөөдөр харин цастаа хүүтэн болоод ээж нь дүү нь 2-3 дүү мөний эгч мэгч нь ирж чадсангүй. Тэгээд өмнөөс нь хүүтээ энэ нөгөө тавынхаа мэндийг хүргэе да. Хүүтээ албаасаа хагаад хамт олонтойгоо нөхөрсөг овцоор дарааныхаа өгөн цаа ороод албаасаа хагаа нэр хүндтэй аавдаа ирээрээ гэж ирвэ да. За баярлалаа. Тэгээд бид бүхний мэдчилгээ хэр таалагдсан хэр санагдав? Мэдчилгээ бол үнэхээр гоё юм. Гинтийн бэлэг бол үнэхээр гоё юм. Ийм болно гэж бодоогүй ингээл. Яг хотод яг 151 дугаар анги дээр нэг уулт тэгээд Тангарын байр төмөс хойш яг тариг нь хараагүй. Яг хартаж үнэхээр гоё догдолж байна. Үнэхээр гоё баяртай ингээд давхад хэлжтэй та бүхэнд үнэхээр баярлалаа гэж хэлье. Үнэхээр гоё байна. За та ингээд Монгол Улсын Баатар Бэгзийн Гаваны нэрмжлэл хөлийн цэргийн тэгвэр зүүн 45 дугаар ангид мөн Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэн малын төрсөн нутгал Увс аймгийн Давс сумд албаа хааж байгаа. Энэ одоо маш их онцлогтой сайхан газар байна. Энэ талаараа та сэтгэлээ ярилцахгүй юу? Үнэхээр гоё ингээд одоо ингээд нэг жилийн хугацаанд хоёр хотроод үзнэ гэдэг нь надад бол маш сонирн байна. Тэгээд ингээ дүү удаараас баруун удаагаар хүртэл бас ингээд хил хамгаална гэдэг бас маш гоё. Үнэхээр нэр бахархмаар сэтгэл төрж байна. За баярлалаа. За ингээд та одоо цаашид цэргийн албанд ирэх залуучууд хандж юу гэж хэлмээр байна? Юу гэж захимаар байна? Яг цэргийн алба хаана гэдэг бол үнэхээр гоё бахархууштай. Яг эрхэм бол төрснийхөө одоо яг гол зорилго юм уу? Үнэхээр гоё ингээл хилээ хамгаалал ингээл одоо Монголыг алзгүй тайван байдлыг ингээл юу гэдэг бол үнэхээр гоё. Надад бол ингээл өөр хэлний арга үнэхээр би бол өөрөөр бахархдаг ингээд хөлийн цэрэгт ирснээрээ хөлийн цэрэг гэдэг бол үнэхээр гоё шүү. Одоо ингээд дараа явах дүүнэртэй бол ингээд тэргийн албаа ингээд хаагаараа үнэхээр ингээд сурч мэдээгүй юм аа сурч үзээгүй юм үдэж ингээ халуунд халж хүүтэнд хурж ингээ тэсэр хатууж бол үнэхээр суун тэгэл би бэлтрийг хууч гэсэн маш гоё хөгжин. Тэгэл одоо ер нь хилийн тор дагаад ингээ хилээ манаад явах бол үнэхээр гоё байдаг.
өглөөний ингээд нарыг харах бол их гоё маш гоё ингээд хилчин гэдэг юугаар бол үнэхээр бахархдаг. За бид бүхний бас дараагийн нэг сюрприз болох нэг тулгадаа одоо нэг ар гэрээс сэлгэмжийг бас гардуулж өгч байна. Яа. Танга Улаанбаатар хотод тэнхлээ дөрөвт ингээд цугаа ингээд аав ээж ихч ах дүүнэртэй ингээд энэ өдрийн мэндийг хүргье. Та хэдэ явсан бэлгийг ас үнэхээр их гоё том сюрприз хийж чадлаа. Хүн нэр төргийн албанд нэр төртэй хаагаад удахгүй халагдаад очно. Хайртай шүү. Жанжин тугийн миний намра жагсаалын дуутай хөгнөгтэй жавха төгөлдөр хилчдий алхаан сарагүй цэцгэн өнөрт огшсон сүлдтэй багнанд цэгцлэн ёслох ирсэн цуван тасраагүй ичи цацлын хайдагтай эх орны нэнхил тайван бай сэтхэн чимэнэс өрөнөргүй сайхан нутгийн нэнхил цацлын хайдагтай